Сайн байцгаана уу? Намайг Стэрж идэх Хөвсгөл аймгийн Галт суманд төрж өссөн. 2009 онд Хөвсгөл аймгийн Аруулаг сумандаа дүрслэг урлаг дизайн технологийн багшаар ирээд одоо 13 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. За анх сургуультай ирээд гар урлалын төрлүүдээр бүтээлүүдээ хийж эхэлсэн. За ирээд их уулын буян нэмэх гээд хасаа бол уран хайшлагын чиглэлээр бол санаа авч уран хайшлагын чиглэлээр бол бүтээл одоо хийдэг байсан. За мөн дээрэс нь бол арьсан урлалаар одоо бэлэг дурсгалын зүйл, за мөн эсгийн урлал гэх мэтчлэн одоо малын түүхийдээс гаралтай одоо яс үс ноос гэх чиглэлүүдээр одоо бүтээлүүдээр төрөвж эхэлсэн. За 2016 онд Монгол уран бичлэгийн сургалтанд хамрагдаад Монгол уран бичлэгийн чиглэлээр сүүлийн үед орчин үеийн урлагтай Монгол бичгийн хаан урлагийг хослуулан бүтээлээ төрөж байгаа. Сургуультай бол одоо уран бичлэгийн дугуйлан, гар урлалын дугуйлан, хар зургийн дугуйланг бол ажилласан цагаас эхлээд амжилттай ингээд дугуйлан хэлбэрээр зохион байгуулж явж байгаа. За мөн уран бичлэгийн чиглэлээр сумдад, за мөн аймагтаа бол одоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн дугуйлангууд бол хэд хэдэн удаа бол амжилттай зохион байгуулсан байгаа. Мөн одоо сүүлийн жилүүд бол энэ Монгол уран бичлэг маань бол маш их эрчимтэй хөгжиж хүн болгоны бас сурах мэдэх ёстой нэг юм эрхэм зүйлийн нэг болсон. Тийм ч учраас одоо ард иргэдтэй хүүхэд багчид одоо энэ үндснийхээ үг зүйлийг эрхэмлэн дээддэг хүн бүхэндээ зориулаад одоо энэ Монгол бичгийн хаан уран тансаг яруу сайхныг бол одоо дэрэгдээ мэдрүүлэх зорилгоор бол сургалтуудыг үл амжилттай зохион байгуулад ажиллаж явж байгаа. Улаанбаатар хотоос болон Хөвсгөл аймгаас бол материалуудад татдаг. За Улаанбаатар хотын Алтан биер гэдэг дэлгүүрээс одоо уран бичлэгийнхаа хэрэгслүүд одоо бодог биер гэх бүх зүйлүүдээ Улаанбаатар хотоос татдаг байгаа. За эсгийн урлагийн бүтээлүүд бол Хөвсгөл аймгийнхаа одоо захаас авдаг. За энэ бол одоо шанц эсгий гэж нэрлэдэг. За энэ шанц эсгийн маань бол бас дотроо бас нэлээд хэдэн төрлүүд байдаг. За энэ шанц эсгийн дээр одоо зураг зурхын тулд болвол эсгийг маш сайн сонгож авах хэрэгтэй. За энэ яагаад эсгийг сонгож авах шаардлагатай вэ гэхээр энэ эсгийн маань өөрөө энэ маш олон төрөл байдаг. За энэ эсгийлэг чанар нь бага, одоо нилон чанар нь их гэх юм уу? Одоо нилон чанар нь их. Сүүлийн үед бол энэ одоо энэ зураг зурдаг юм эсгийг бол маш их ховор орж ирж байгаа. Энэ нилон чанар нь ихсчихаар одоо ингээд жишээ нь одоо ингээд түлээд одоо гэрэл сүүдээр одоо юу гэдэг ингээд наан цаныг ингээд гаргахад нилон чанар нь их учраас энэ дээр бол зураг зурхад бол тохиромжтой биш. Одоо нөгөө юм пиавар шиг хайлчдаг гэсэн үг. Нэгдүгээрт зөв сонгож авах нь бол чухал байдаг. За хоёрт нь бол эсгийн урлалыг бол энэ төөнөрийн багж буюу энэ юм аппарат байж байгаа. За энэ бол ингээд хүртлэн тайлагддаг ингээд хошуунуудыг энэ бүдүүн нарийн хавтгай гэдэг ингээд маш олон төрлийн хошуутай байдаг. За энэгээр нь бол ингээд энэ халуун одоо уртлынхаа хошууны одоо энэ халуун нэг нь одоо ингээд ихсгэж багасгадаг нэг юм аппарат байж байгаа. Энэ гол зүйл маань бол За 2020-аас 21 оны жилээр Хөвсгөл аймгийн зураач зурчдын холбоо дүрслэх урлагийн багш нартайгаа хамтраад нэгдсэн хурлаа хийгээд за өөрийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бол гаргаж байсан. За энэ зорилгын хүрээнд бол 2021 оны 5 сарын 20-нд бол өөрийнхөө анхны бие даасан үзэсгэлэн болох хязгааргүй юмрах үзэсгэлэнгээ бол Хөвсгөл аймгийн арт галерейд амжилттай зохион байгуулсан байж байгаа. За энэ үзэсгэлэн зохион байгуулахад бол тус сургуулийн удирдлага, хамт олон, за мөн Хөвсгөл аймгийн боловсрол соёлын урлагийн газар, за мөн зураач зурчдын холбоо, дүрслэх урлагийн мэргэжлийн багш нар гэдэг ингээд
маш олон хүмүүсүүд бол тослог тэмцээний эзэн дээрээс илүү бие даасан үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулсан байж байгаа. За мөн дараагийн томоохон зорилго гэх юм бол одоо 12 дугаар ангийн сурагч Онцэг Наран маань өөрийн энэ шав байгаа. За энэ шав мануудад одоо энэ ондоо багтаад өөрийнхөө бас анхны бие даасан үзэсгэлэнг уран бичлэгийн төрлөөрүүд бол бас гаргах юм зорилго тавин хамтран ажиллаж байгаа.